Hi guys. Энэ удаа та бүхэндээ гарсан цагаасаа баярлуулж байгаа Euphoria сурлыг ярьж хөлнө. Кино маань хэвлэлдээ божиж буй өрөөг харуулж байгаагаар эхэлнэ. Алдарт 9 сарын 11-ний дэлбэрэлтээс 3 хоногийн дараа 9 сартээс ихэн айрын хэвлэлээс харж анхны өрн болж эцэг гэхээ баярлуулан мэндэлнэ. Гэхдээ Рүй багада бусдаас арай өөр байгааг ээж аав нь анзаарч олон газар үзүүлж янз бүрийн хариулт авч эцэст нь ансаатыгаас олж имийг оол шиг л хэрэглэж хизээ мэдгүүл өөх юм шиг санагдуулдаг болжээ. That's crazy. Рүй чимийн зэнд хүрч дүүний драг хэрэглэн хэрэгсэс төрж заанагс өнтрийг бол ээжийн нүдний далдуур хусган их болжээ. Энэ нь түүнийг аавыгаа алснаас хойш улам даамжсан юм даа. Гэхдээ газар дээрх ганц дуу жаатайгаа бол их дотн байдаг. Манай унж хамраараа сорхын сорж залхихын залгиж би шахахгүй л өөрхөн шахын гэсэн маягтай жаргалаараа зовлон хийгээд байна уу эсвэл зовлонгоороо жаргал хийгээд байна уу за мэдгүй. Ингээд дүр салхитх үед Рүү маань сэргийн засах төв дэмжлэгэнд явсан байх бөгөөд цэвэрсэн гэсэн токна хүлээн авнаа. Түүний гарахт нь ээж болон дүүн товсон авах ба ээж нь холоо саран зогсон. Гэртээ ярих замд нь бид дахин нэгэн гол дүр болох Жүүлстэй таарнаа. Рүй түүнээс харцаад салгаж чаддаггүй. Яг гэдэг хаа. Энэ бол Фейж Рүүгийн сайн гэж бас плаг нь. Рүйг доод сэтрүүлсэнс нь болоод Фейжийн санаа зовж байгааг илүү. Харин Рүйд цэвэрүүлэх санаа байсангүй болтой цаашаа Фейжийн дүү бол хаашаас бараа зээлэр авнаа. Муу бяцхан чөтгөр. Фейжээс юм авч байгаа залуу бол Нейт, Баяали Бацан, хамт яваа Маккей тиммейт нь. Тэр хоёр өнөөдөр Маккейн болох Парины талаар ярилцах зур замдан таарсан Жүүлсийг өднө. Жүүлс дороо хоёр бөмбөгтэй л болохоос ч түүн рүү олон залуусдын бичнэ. Тэр дундаас доминант айди гэдэг үнтэй нь оройн уулзгаар болов. Дахин дүршилжих үед хэсэг охтуудыг харуулнаа. Энэ бол Кейт. Групп дундаас ганцаараа өгнө. Харин энэ бол Мэди, сүргийн манла Альфа бичнэ. Рүүг ээж нь дахиад эргэлээд эхэлсэн байж магадгүй сэжилдэг ба шээлгэж тест амаар байгаа л хэд тэр хоёр маргалдаг. Тиймээс Рүү гяс гарчгүй багын сайн найзуулах Лексигэнд очиж шээсээ өгөөч гэж гойно. Гэрт нь ороод ээж ихч хоёртой мэдэх үед бид дахин нэгэн гол дүртэй танилцсан. Энэ бол Кейси. Лексигээс авсан комбогоо гоёндаа нуучаад гэртээ ирээд ээжигээ цааш нь харуулж агаад шээж байгаа юм шиг жүжнэ. Ээж нь ингэж их санаа зовоод байгаа шалтгаан нь Рүү өрд нь эмээ хэтрүүлсэнсээ болоод бараг л өгөх шахсан юм байв. Эцэст нь тестний хариу гарав. Мэдээж сөрөг. Энэ үеэр Жүүлс нөгөө дадитайгаа уулзахаар нэг металлын гадаа ирсэн. Та цуврал алуурч юм биш үстэй гэж мэдсэн байж. Харин барын дээр нийт багаараа сууж байгаа Маккейнэ зөвхөн болох Кейсигийн болцож байгаа бичлэгийг үзэх болно. Энэ нь мэдээж Маккейнд хүд тусна. Гэхдээ мань хүн засарсан юу, заяаны юу гэж бодсноо яасан сүлд нь Кэситэй баалцахаар болно. Рүй Парило алхъя даа гэж явж байтал Мэди болон Кейтнер шаминтай ирж тааран дайгдгаар болвоо. Жүүлс доминант дадитайгаа уулзсан боловч төсөөсөн шиг нь биш ээжээ. Туулаадсан юм уу да. Усанд орж хооронд нь уцыг нь шалгатал өө мань ах 3-3 хүүхдээ их нэртэй ирвэжээ. Дахин дүр солигдоход Рүй Парын дээр ирсэн хамраараа сороноос оржээ. Нейт Мэди хоёр нэг тийм complicated situation shifтэй байгаа. Мэди эндээс нэг юм олоод авсан дээрэн сууж мовцсон сэтгнэ. Харин тэнд Нейт бас нэг пониттэй алцсан өнсөж өнгөөл хоёр тал нэг нэгний хардуулах гэж үзнэ. Мэди Нейтийг улам хардуулахын тулд нөгөө залуутайгаа хамт усан саналуу оров. Харин энэ үеэр Кейти охин насын нэг ямааны гураа авах гэж шүлэнгтэй таржээ. Фейз рүү хоёр хай болсон сэтгэлийн хүсээ солилцоод байж байгаа үеэр Парын дээр Жүүлс иж таарна. Яг энэ үед усан санд Мэди нөгөө залуутайгаа бавлцаж байгааг харсан Нейт уурлаж тэрүүгээр нэг сүрийг үзүүлж дэвж гарнаа. Тэр үеэрээ Жүүлсийг харснаа чи энд юу хийж байгаа ингээд дэвэрлэх гэж оролдох үед Жүүлс ч утга шуурын авч гар мараа зүсээд Нейтийг жижигрүүлж хаяад Парыг орхин гарав. Үүнийг нь харсан Рүү араас нь гарч ирэн танилцсан. Гэрлүү нь хамт харин шархыг нь арчилж өгөн хоорондоо нэг юм үүсгэнэ. Сохтуу Нейт гэртээ ирэх үед нь бид доминант айди гэж хэн болохыг харах болно. Ийхүү энэ удаагийн анги төгсөв.
Хоёрдугаар анги маань нийт хүү аавынхаа боорон дундаас түүний хамгийн том үзийг олж мэдэж байгаагаар энэ анги маань эхэлнэ. Гэй. Энэ нь түүний бага насны траума болж бэлтгэн дээрх шиг болохгүй гэсэндээ л хар багасаа алт төмөр өргөж эрхтэлэг шинжээ илүү гаргаж нэг л мэдхэд нас биеийн гүйцэн 90 зэнд хүрч айлфа шинжээр үрдсэн сайхан ир болжээ. Ахлах сургуулийнхаа Америк хөл бөмбөгийн багийн ахлагч нь болж ялтын амтч түүн таалагддаг байв. Тэр өөрөө ч сайн байсан. Гэхдээ ааваасаа авсан травмаасаа болоод хувц солих өрөөнд олон шалтан ирчүүд дунд их л тухгүй байдаг байв. Нэт ахыгаа лүүсэр гар гэж үздэг. Харин ээжтэй дургүй байв. Тэр аавтайгаа дотн хийдэж нэг юм ярьдаггүй байлаа. Нэт эмэгтэй хүнд их өндөр шалгалт тавьдаг. Эрэгтэй хүн шиг харагддаг, ярьдаг бол тэр дургүй. Тэр дундаас бие үсийг хамгийн ихэр үгүй яддаг байв. Харин Мэди биен дээрээ бараг өсгөө шахан байгааг Нэт анзаархуулна. Тэгээд Нэт Мэдитэй үргэлж хэрвээ чамд хийнэгэн хүрхэл юм бол би түүнийг аална гэж амлана. Хичээлийн эхний өдөр болж Руи шинэ бэстэд явсандаа ихэд баяртай байна. Тэд хамтдаа мансуурч гой байсан ч гэсэн хар тамхицд нь юм дөрүүдийг Руи сайн мэдж байгаа. Хар тамхи шиг ирээгүй юм гэж үгүй шүү. Kids don't do drugs, okay? Мэдиг усан санд нөгөө залуутай онцсон тухай бүгд л ярьж байна. Уусаа тэгж яхад залуус бичлэг хийгээ байжсэн юм чинь. Тэгсэн үедээ ч мань хүн үнийг насарсан гэх шалтгаанаар Нэтийг аргалах болно. Дүрс солигдох үед Рүүг багш нь энэ зүүн юу хийсэн талаар нь асууж олонний өмнө гарах үед тэр энэ зүүн драгнаас болж ээжтэйгээ муудалцаж хэтрүүлснээсээ болоод эмнэлэг төрөгцөн гээд хүн дүрсэмжүүд нь орж ирэн түүнд хэцүү байх болно. Энэ үеэр Нэт Мэдигийн нөгөө залуу сталкертаад гэрийн хаяг хаана ажилладаг гэд бүх мэдээллийг цуглаж байна. Одооноос түүнийг золиосгий. Руи 13 настай байхдаа ээжигээ ажилдаа явсан хайгуур өвчтэй аавгаа асарч явах үедээ аавынхаа хэрэгэлдэг байсан. Олон юмнууд дундаас нэгийг нь залгиж хамгийн анх ансарч үзсэн байдаг. Тэр үеийн түүний аавтайгаа өнгөрөөсөн хамгийн сайхан дурсамж нь. Жүүлсийн утсанд эжимхий залуу гэсэн нэртэй аянаас чат ирнэ. Кейтийн парын дээр секс хийжсэн бичлэг нь олон задарчээ. Бичлэг хийж байгааг нь өөрөө ч мэдээгүй байж. Тэгсэн хүн хэдийж тэрийг нь сургууль даяараа тэр чигтээ үтсэн байв. Тиймээс гол буруутан дээр очиж бичлэгэн дээрх намайг биш гэж хэлэх үгүй бол цагдаад хэлнэ гэж сүртүүлж байж бүх юмыг буцааж хэвэн болгохоор болов. Дээр нь нэмээд баахан нүрний будан шүүх ахуулаад мань хүнийг яг өөрийнхөө боол болгоцсон явж байдаг. Тэр харааштай нэмтнийг Руи бороонд норон барин Фейзийн гэрт очино. Очиж юм авах санаатай л гэрт нь ороод мандаа хуурай авцаас бас нэмээд драг өгч минийх дууссан гэж хэлнэ. Харин Фейз яг 8 их гэж болохоор Руи гарахыг байна. Энэ үеэр Нэт Залисын гэрт нь орон бариар мэрэгсэн аятал өөрийн юм шиг гэрт нь орж байв. Дүрс шилжих үед Маккей Кэсэтэй сэтгэлийн уцаа хөндөм яриа өрнүүлэх гэтэл охин хэд хоорны тод байхаар нь жаахан өөрөөсөө түлхтэл Кэси гомдно. Фейзинд цүнх дүүрэн бараатай өөрийгөө Маус гэж танилцуулах эвгүй гар Рүүгийн гарыг үнсэж мүсээд тэгснээ отгон дээрээс хентанет гэх хар тамхиг Рүүд хүчээр шахна. Фейз дэмийг их төхөө өтөгч Рүү айснасаа болоод амдаа ичхв. Угсаа хинч айхаа. Яг энэ үеэр золиос маань гаднаас гэртээ орж ирэх өгөөд хөргөчнөөсөө биер авах үед нь болонд нээж сууж байна. Мань залууч сүнс харсан аяттай зочих болно. Тэгээ залууг өвдгөлүүлж байгаад Мэдитэй тасалсан байх үед нь хүчнсэн гэх шалтгаанаар Стожинкэн цусыг нь өжтэй талнаа. Нөгөө эвгүйга Рүүгээс $300 нэхэд угаасаа байхгүй чинь Фейз өмнөөс нь өгчий гэсэн чинь чамд бол 600 гээд үнийн нэминатын тэгсэн идэж Фейз дүүнийг нөгнөө. Нэт Залисыг зодож дуусчаад парын дээр өмсөж байсан хувцсыг нөмсөөд Мэдиг очиж аван хамтдаа боулинг тоглож болцноо. Үнэн тогсыг нь хоёр. Кейтийн бичлэг нь порн сайт дээр тавигдсан байдаг ба доорх коммент нь түүнийг олон залуус хүссэн байгааг харсан тэр даруй аккаунт нэхэ шийднэ. Маккей Кэсигээ салж явснаа нүди явуулж хүсээд байна энэ. Кэсишт хүснэг нь явуулж энэ. Жүүлс нөгөө ичимхий залуутайгаа нэлийн дотн болсон бичиж байдаг ба тэр залуу Нэт хоолно. Ингээд энэ удаагийн анги маань төгсөв. Энэ анги дээр Кейт баг байхдаа зуны амралтаараа гэр бүлээрээ далайн ирэг дээр амарч явах үедээ чихэрлэг коктейлийн хэмжээгээр уусаас олж жин өмж байгааг харуулна.
Түүний ингэж өөрчлөгдсөн эрэгтэй хүүд нь Хамаатай биш бэ? Нэг өдөр хичээл дээр сууж байтал хоёлаа салъя гэж зэхээр. Үнэн эрэгтэй түүнд атархдаг. Ангийнх нь өөр охины хорон явуулга байжээ. Кейт онлайн дийлүү алдартай. Tumblr дээр эротик романс бичдэг байсан ба бүр 50,000 гаруй дагштай томоохон инфлюенсер байв. Харин бодит амьдрал дээр эсэргээрээ үүнийг нь хинч мэддэггүй олонний хараанд бас илүү дотгош байгаа нэгэн байлаа. Жулс рүүг цаашдаа хар тамхи битэргэлээч гэж хүснэ. Харин өөрөө цаг минут тутамд чатаар танилцсан залуутайгаа бичиж байлаа. Чатны ардаас бараг дурлаад байгаа юм уу да. Нэт түүний ингэж байгааг яг ажнаас нь хараад байжээ. Юу сэтэд энэ да энэ залуу. Нота. Кейтийн порн сайтад байршуулсан бичлэгийг нэх олон хүн үзэхгүй байлаа. Гисээ дэш тэр дундаас түнтэй нэг хүн холбогдож би чамд бараг донтож байна. Хоёлаа нэг яридэх хүн энэ шгуугаад 100 ногоо өгөөд Skype харуулв. Харин мөнгөө крипто болгон шилжүүлж авах тал дээр фейзийн дүү аашаас тусламж харуулна. Энд ч тиймэрхүү юм дээр адтай л да. Ингээд дүрс шилжих үеэр Рүй маань Жулсийнхээ нүүд зургийг авах тал дээр туслаж байлаа. Мэдээж нөгөө залуу руугаа явуулах гэж шүү дээ. Хажуугаар Рүүч Жулст сэтгэл алдарч байгаа юм да. Тэр үеэрээ тэдний дусах гэж явж байгаад хэдин юм байгааг олж харан эргэлзэж байгаад очиж нууцаар хитэн юм авнаа. Уул нь хэрэглээгүй 2-7 хоног болцсон байсан юмсан. Хулгайлсан имээ залгичгаад мансуурч дугуйгаа оноо жаргалтай гэх чинь донтолтоосоо гарах уулзалт руу явна. Тэнд очиод ямар хэцүү байсан талаараа бусадтайгаа хуваалцаж байх үед түүнийг нэг ах уу анхааралтай гэх чинь ажиглаад ижэлээ. Гарч ирээд би чамайг одоо хүртэл хэрглэж байгааг мэдэж байна. Би ч гэсэн яг чам шиг л байсан. Чи ийм байгаараа хайртай хүмүүсээ гомдож байгаа гэдгийг мэдэх үү? Ингээд Рүүгийн эмзэг сэтгэлийг хүндэх шиг нэг болно доо. Тэгээд хэрвээ амиа хорлмоор санагдах хэцүү үед болоорвол над руу яраарэ гэд өөрийн нэрийн утсаа өгöd юмнаа. Юм үтсэн сайн хүн байгаа юм да. Кейт нөгөө үнтэйгээ Skype идэл тарган залуу байх ба түүнийг доромжилж гаж үслийг нь хангаж байх юм бол мөнгө өгч яхаар болов. Дүр солигдох үед Кейси найз залуутайгаа хоногоор коллеж паранд явж байлаа. Ээж нь түүнийг гаргаж өгөн Кейси Маккей хоёрт жирэмсэн болж болохгүй шүү гэж анхааруулав. Парын дээр шинкоудыг игнүүл зогсоож байгаад лаацтай биер уулхан хамгийн сүйд үлдсэнг нь нүцгэлэхэр болов. Аз болж Маккей сүүлээсээ хоёрт орвоо. Кейси баяртай байгаа гэж хэлдэг. Тэгээд тэд сүүлд орсон залууг чармай шалдан болгож нүцгэлнэ. Энэ үед Кейт мөнгөө солиулахаар ааш дээр ирдэг ба бяцхан чөтгөр дундаас нь $20 авснаа банкны татвар энтергээд хөөхөн манжнаа. Харин Кейт тэр мөнгөөрөө шинэ утас авч өөртөө бүрэн өөрчлөлт хийж сургууль дээр олон хүний анхаарлыг татна. Тэр дундаасаа эрэгтэй хүмүүсийн анхаарлыг илүү татаж байлаа. Энийг харж байна уу? Жулс нөгөө залуутайгаа олонний нүднээс хол газар уулзах болсноо хэлгээд Рүү таалагддаггүй ба энэ нь хитрхээ аюултайг сануулхад энэ хоёрын хооронд маргаан үүснэ. Рүү маань харамлаад байгаамаа. Жулс хичээлдээ суухгүй тасалсан нь Рүүгийн санааг зовж илаа. Тимээс гэрлөө нь очиж ярилцгаа шийднэ. Хаалгыг нь аавд хэлж өгöd Жулсыг асуухад гэртээ байгаа хэмээн түүнийг орохыг өрөв. Өрөөнд орж ирээд Рүү чамаа би гомдох гээгүй юм шүү. Би чамайг алдахыг хүсэхгүй байна. Жиминий амьдралд тохиосон хамгийн сайхан зүйлс нэг гээд өөлөн байн өршөлтсөн. Жулс түүнийг уучлснаа хэлэн тэд тэрвэрлдэж ивлэрнэ. Рүүгийн сэтгэл хэд хөдлснөөс болоод яагаад ч юм түүний хуруул дээр нь өсчихв. Энэ Жулсийг шоконд оруулдаг бол Рүү бандсаасаа болоод хаалгас аваад гарч явна. Жулс бүр ингэн гэж бодоогүй л ах л та. Тэгээд фейс дээр очин бро хаалгаад хэлж та. Над одоо маш хэцүү байна. Би жоох юм авчаад л явъя гэж гойход. Фейс чадахгүй юу шүү. Би чамайг өгөхийг хармааргүй ингээд хаалгаа хаана. Харин Рүү чамаас л болж би юм болсон гэд түүний гомдоо холноо. Рүү нөгөө ахын өгсөн дугаар руу залгаж байгаагаар энэ анги маань төгснөө. За ингээд 4-р анги маань Жулс хүүг охин болохоос өмнөх үеийн явдал руу шилжнэ. Ээж нь түүний бусдаас өөр өвгнөөс байдал нь таалагддаг болохоор түүнийг сэтгэл зүйн үзүүлэн гэж хотлолын авчираад
Сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хөлөг төөрүүлж байгаа иттэй үлдээнэ. Их хүн байж үрэн голноо чи. Тэнд байхын жүүс үнэхээр л хүнд байсан учраас амиа орлох үйлдэл хүртэл хийж байв. Энэ явдлаас болж ээж нь түүнийг автаа норхин өвдөг ба энэ нь жүүс хамаагүй дээр байв. Аргагүй дээ. Жүүс автагаа сайн ярилцсны эцэс 13 наснда хүсэж байсан транзишн хийхээр болно. Ингээд одоо ирүү шилжив. Тайлер гэх чатны найз залуутай болсон нь жүүс баяр баясгалан авчирч байв. Тэр хүнд дурлах өнтерчийг анх удаага авч байгаа болохоор байнга л инээмсэлдэг болов. Үүнийг нь ч аав анзаарав. Харин Рүй нөгөө ахуйтай уулзсан сайн найзтайгаа эвлэрэх гэж очиод яаж яваа тийм awkward moment руу шилжснээ ярьж байлаа. Орой болж карневал хэлжээ. Энд ч өстэй галзуу юмуд их болно доо. Фэйз дүүтэйгээ ирсэн гिचний саунд Драгода игээд байжээ. Энэ хоёр презел хийж зарах гэж байгаа. Тийм. Энэ үеэр Жүүс маань хийц хурж явж байгаад олны дундаас онцгойрогдох сайн найз Рүүгээ олж харах болноо. Тэгээд гүн очин тэрвэрлдэж өчигдөрхөн болсон тэр нэг явдлыг огт болоогүй мэд мартахаар тохиролцсон. Тэрэн дээр ийцтэй. Маккей найз охинтойгоо ирсэн байх ба нийт та хоёр үерхэд байгаа мó гэж судал бит хоёр зүгээр л хамт яваамаа ухааны эмэлж кейсийг хондогоо таяв. Харин Меди Фэцэс Моллины эрхийн бичих шиг юм авч байв. Энэ эрхийн бичих шиг юм ааш тавьж өгнө. Үнэн комбото хоёр байгаа зү. Ааш артлын эсгийнхээ гिचний савнаас Молли аваад трийг фризел дотор нуугаад Кэси Меди хоёрт тус-тусд нь $20 зарнаа. Энэ үед Жүүлс мотелд болсон залуу болж хараад Рүй таралтал тэр нь нийтээ байх бөгөөд Рүй итгэсэнгүй. Тэгэхээр энэ Жүүлс тэгвэл харж игээд явдчоод чили авсан чинь нийтээ ав сандарсандаа асаж масгаад стажикийн дибүү дээрэлт. Энийг энэ Рүй хажуунаас нь яг хараад байж байгаа юм чинь Дүрс Меди Кэси хоёрлоо шилжнэ. Нөгөө ярьчнаа. Моллига хамраараа сурцсан намад дагаад дэше нэснэснээс болцсон байдаг үстэй. Ингээд түүнийг харж явдаг залуутай уулзсан хөөхөн болж бүтээд явж байгаад уух юм авахаар явах хооронд нь өөр нэг охинтой зүгээр юмэрэ зогсож байхад нь хардаад барьж исэн юм газар шидэд яваад өгч байгаа юм да. Карнивал дээр хоолны тэмцээнд Джейкобсын гэр бүлийнхэн дараалан 6 дахь удаага дахиад л төрөлөв. Асын үлгүүд юм уу аашаа. Үүнийг нь хай уулцсан Мади зандалтай гихчин харан алга ташиж байлаа. Тэгээд хурч ирэн та нарт миний хувцалж байгаа таалагдгүй гэсэн үү те гэд хоолыг нь түлхэж унгаагаад ээжийг нь кот гэж хараагаад агсан тамнаа. Яа. Нийт түүнийг дагуулж яваад хөнгөө газар авчиж жагаад хоолойг нь боож моогод уураа харагнаа. Тэр токс гэж хэлээд зтэй. Энэ үе Рүүгийн ээж нь залгаж дүүн уцаа авахгүйгаа гэлв. Найз залуутай гонцсон Кэси өөр залуутай морин тойруулах дээр үнэлцэж байлаа. Тэгээд хэрэгэлсэн Моллиносоо болоод ясвас үлд гаргаж эхлэв. Үүнийг нь эргэн тойронд бүхэн харж байсныг анзааран Кэсигийн санаан зовж ичвдэр байдалд орноо. Дими. Рүүдүгэ хайж болоход хэсэг үлэг бүтгэхгүй гаруудтай өвс татаад байж байна. Дүүгээ дагуулад явах гэтэл тэдний нэг нь Рүүг доозоо итрүүлснээр нь доош инэ. Мэдээж энэ жаад онцгүй санагдана. Нүдэн дээр нь үхэх шахсан шүү дээ. Тэгээд ихчээгээ даган гэрлүүгээ ярих юмнаа. Хамгийн зөв зам бол гэртээ ярих зам. Энэ үед Жүүлс дээр Нэйти аав ирдэг. Тэгээд чамаас гоё миний амьдралыг битгий сүрүүлээч дээ. Би чиний хүссэн бүхнийг хийн гэхэд Жүүлс ямар ч тийм санаа байхгүй болохоор бүх юм окей гэд явуулна. Гэртээ ирсэн Мади талент харж хоолой дээрх боолгуулсан мөрөө харан сэтгэлээр уннаа. Тэгэн штт. Жүүлсийн маань чатны бойфренд нэрэхэд тэр нь Тайлер биш Нэйт байсныг олж мэдсэн Жүүлс гүн шоконд орноо. Нэйт түүнд хандаж явуулсан нүүд зургнууд нь байгааг сануулж чи миний амьдралыг сүрүүлэхгүй бол би чиний амьдралыг сүрүүлэхгүй гэж занал хийн. Бас хажуугаар нь түүнийг автаа унтсан гэдгийг мэдэж байгаа гэдгээ дал дутгаар ойлгуулад амжнаа. Бичлэгийг нь үзсэн л байгаад байгаа юм л да. Рүүг унтаж байх үед нь Жүүлс эрэгээд дэдний тамд унтахаар болно. Ингээд энэ удаагийн анги маань төгсөв. Дараагийн 3 дугаар болохоор сабаа дараарай guys. Энэ анги маань Медигийн багнасыг харуулж байгаагаар эхэлнэ. Тэр баг багасаа л өөртөө итгэлээр дүүрэн охин байжээ. Олон ч тэмцээн оролдоонд орж тэргүүн байрыг нь авдаг байсан ба бусдыг өөртөө татах аавраа багасаа л тодорсон байна. Нэг тийм охин байдаг да. Бусдаас онцгой болгож байгаа тэр зүйлээ Меди ч өөрөө сайн мэддэг байжээ.
Бусдыг өөртөө татах авьяасаа гэж. Гэвч тэр нэгэн өдөр мэдээгээр коуч идэг Педогийн тухай харсан ээж нь түүнийг дахиж тиймэрхүү тэмцээн оролдоонд оруулахгүй байхаар шийднэ. Энэ нь мэдээж эхэндээ Мэдид таалагдахгүй. Гэхдээ юу ч хийхгүй байх нь түүнд багаар таалагдаж эхэлнэ. Ээж нь педикюр хийдэг нь түүнд онцгой санагддаг. Учир нь Мэди эмэгтэй хүнийг хоёр хувааж үздэг. Нэг нь дээр нь суугаад том суруугаа янзлуулдаг бол нөгөө нэг нь доор нь суугаад түүнийг нь янзалдаг гэж. Хар багаасаа золигч нь анхандаа бол Мэди нийт хоёрын үерхэл их гоё байсан. Өглөө бүрийг өөр цэцэгтэй. Бас Мэдигийн хүссэн юм болгоныг нийт биелүүлж өгдөг байв. Ерөнхийдөө бол худалдаж авч өгдөг байсан л гэсэн үг л дээ. Мэди энэ хүнтэй л суулж арах юм байна да гэж боддог болсон байна. Нэг тийм овчин цаг үеийн Toxic Romeo Juliet гэдэг шиг л. Rui Bennett маань Jules-ийн талаар бодохгүй гэж байдаг болжээ. Зүүдлэх нь холгүй л. Бяцхан жүтгэр аашаар уруулан дотроо шивс хэлгэж байснаа. Чи нэг хэлгээд үзээч. Ерөөсөө өвддөг юм байна гэд сумлж байгаа Jules-ийг бас адил шивс хэлэхэр болно. Хажуунаас нь ааш уцаа. Би шивсээгээд бараг 2 жил болж ийн энтэр гээд өөрийгөө дээш шидэд хэмжинэ. Энэ үеэр нийтийн аав явцсан дуудлага ирнэ. Тэрний хүүгийнхэн сургуулиэр ирж уулзахыг хүсжээ. Яваад очтол эхнэр нь цагдаатай хамт хүлээж байгааг харсан ах уу. Тийл. Юу болсон бэ гэвэл Мэди боолулсан мөрөнд алдлах гээд хүзүүд авсан зузаан хувцсан тэр өмсөд дээрэс нь хэрэгэлсэн драгнасаа болоод шартаад сургууль дээр ухаан алдаад унана. Үүнийг нь мэдсэн ээж нь би тэр нэг хүчирхийлэгчийг чинь шорон тийн энтер гээд бөөн асуудал тэгдэнэ. Аав нэрээд чи тэгсэн үү гэд асуухад нээдүүлгүй л гэд гүрийн. Гарах үедээ аав хоёр Jules-тэй харц тул гарна. Ах уу бол өөрийгөө баригдаг үедээ дотроо бол баяртай л байгаа. Харин Jules энэ талаар үед хоёлаа яаж муудалцсан хиндэж иж болохгүй шүү гэж сануулнаа. Тэр хоёр хангаут хийж байх үеэр body count-ныхаа талаар ярьж байх үед Rui анх 13 та байхдаа анхны үнэлтээ өгч байсан. Тэгээд арай өөр юм ижсэн 1 2 3 4 5 гэд ерөнхийдөө бол маш цөөхөн байв. Дээр нэмээд бас Lexi бол зүгээр зааж өгөх шүү дээ. Мэди цагдаагийн газар ирсэн юм шидлээд өстой төвөөж өтөө. Нэг эмэгтэй цагдаа орж ирснэ. Түүний тайвшраад хувцас тайлаад хүзүүгээ харуулахыг хүснэ. Болохгүй бол өчөр үзнэ гэд хувцсыг нь хайжилж байгаад зургийн хідэн талаас нь хэргийн нотлох баримт толгон дарна. Тэгснээ бас чамаагийн болгосон залуу чамдлав хайргүйгээд байгаамаа. Дүр шилжихүйд Rui сайн ахтайгаа уулзсан түүний өгсөн зөвлөгөөний хэрэг болсон тухай хэлж уулзалтан дээрээ сайн дураараа гараа өргөж байгаад л өмнө нь клин гэж худлаа хийж үжиж байснаа үнээр нь хэлж одоо бол мань хүн дурлаа жиггээ өөрчлөлтсөн гэж байж даг. Харин Jules автагаа Rui-гийн талаар зүгээр найз ч юм шиг эсвэл үерхдэг ч юм шиг нэг тиймэрхүү яриа өрнүүлж байдаг. Rui гэрте арах замаараа дээрийн муухай ашгарсан явдлаасаа Lexi-гээс уушлах байгаа дэмжинэ. Дүр шилжих үед Маккей найзгантайгаа уулзсан бас уушлах байгаа байж байна. Мэди бүр даун болсон, нүднээс харцсан. Ядаж байхад 73 мессежид нь нийт хариу өгөөгүй байдаг. Дээр нэмээ дээжтэйгээ муудалцаж өөрийг нь ойлгохгүй байна гэд уурлан хат үсийг хэлж гомдоо. Тэгээ гараад машин барьж яваад ганц дотны найз болох Кит рүү залхтал найз нь чухал ажилтай байна. Дараа яриг гэд асалж байдаг. Энэ охин буруу замаар л яваад байгаа юм да. Rui Lexi Jules гурав цагийн зугаатай өнгөрөөж байна. Lexi Jules тандан Rui их дээрдэж байгаа. Энэ чамаас л болж байгаа гэд. Илтэл энэ Jules их хүнд ачаасан мэдээ зүүн дэрэмжиг төрүүлнэ. Энэ үеэр мань ах уу ашрахгүй мотел дахиад л нэг юм дуудсан. Тэгснэ гизээр нь тэрснэ. Хүүхдийн манаа шивдрээд байгаа. Надаас болсон болооч гэж яах шиг. Мэдиг утсан нэтээс локош ирнэ. Эрээг бол бараг галзуурцсан. Аав нь гараад явж байхад зөрөөд хүүн ирж байдаг үсттэй. Нийт тэгснээ бас зүрхтэй хараад байгаамаа. Romeo Juliet хоёр маань уулзсан тэрвэрлдэж 5 дугаар анги маань дуусав. Шуурганы өмнөх нам жимшиг анги байлаа. Дараагийн ангаар уулзлаа дүр бай. Маккейг баг байгаас нь про болох гэж аав нь түүнийг маш их шахдаг гэж. Энэ нь хүүд трама цаашаа нөлөөлжээ. Эдгчний аав шахан төдийчний аавыгаа үзэн яддаг болжээ. Гэхдээ энэ хичээл зүтгэл нь хоосонгүй. Ахлах сургуулаа дээр сайн байгаа зогсохгүй. Коллежийн 2-3 багаас санал авч сонгогдож чадсан байна. Гэвч коллеж бол өөр төвшнөх байв. Эхний жилдээ сэлгээний бан залахаас өөр ямар ч гавьяагүй байлаа.
Халууны баарынд явхаар Рүү Жүүлсийг гэрээс нь очиж авна. Тэгээд үнсэх гээд ойртол Жүүлс түнэс зайгаа авна. Энэ гэхдээ яг юу л вэ? Дараа нь тэр хоёр хамт Кэти гэрээс нь очиж авна. Гэлэмагийн дүр төрчээ. Харин Лекси Боброс гэх зураг зурдаг залуугийн дүр төрсөн байна. Тэрийг найзууд нь харснаа шоолж энэ. Энэ Жүүлс энэ өдөр ягаад ч юм хэтрүүл ууж байлаа. Сэтгэл нь тавгүй байгаа бол тээ. Халлоуин зориулж Кейси давуу талаа ил тод харуулсан хувцалжээ. Нэт гэр бүлэрээ хоолнд орох гэдний газар ортол менежер залуу нь нийтээс болоод эднийг оруулах боломжгүй хэлнэ. Мань хүн ер нь л өдөржин л гэртээ эвдэх болсон байна. Эсвэл гарч медийг холоос харчсан. Гэмт хүн гэлбэлзэн гихч. Үнэн сталкер наац. Ингээд болоогүй. Заримдаа Жүүлсийг очиж харна. Дотроо юу сууд юм бол доо. Меди нэгт хоёр 5 дахь өдөр болгоноор нөгөө мэтгэлтэй уулзаж сэтгэлэн дэвтээдэг байв. Нэйт Жүүлсийн нүд зургийг томоо гихч нь аагуурын хэмжээтэй хэвлэж байна. Ямар нэг юм сэдсэн бололтой. Барын дээр Рүүгийн дүүд нэг далчаасан дурак өвс татуулаад байж идэг. Энийг харсан Рүү нөгөө бандит хандан дүүгээс минь холхон байгаарай. Үгүй бол чи сайн үзэхгүй шүү. Ингээд сөрдүүлнэ. Кейт дээр дүүнд сайн хүн ирсэн. Карнивал дээр ягаад алгуулсан юм гайхаасан. Кейт бараг л зайлгээ хэлжв. Энэ үе Рүү Фэз дээр очин дээрийн болсон бүх тааг явдлаасаа чин сэтгэлээсээ найзын хувь өөчлөлт гоноо. Фэз жахав хүн юм болохоор нэх юм бодоагүйгээ хэлж тэр хоёр ивлэрнэ. Өмнөх өдөр нь Маккей найз өхөнтэйгөө зааснаад болох гэдэг байж үтэл. Багийнхан 8 залуу орж ирснэ. Найз өхнийхэн нүдэн дээр нүцгэнээр нь доош даран энэ дээрээс нь хөдөлж Маккей гэж дуудан шоолон бүйлэднэ. Энэ бол арай л дэндүү зураас тавсан үйлдэл байв. Үүнээс болж тэр хоёрын харьцаанд сэв сууж Кэси өнөөдрийн баарын дээр өөр залагдаад дээд давхрын өрөөлөө орчноо. Ийш орохоор яадгийг бид нэр мэдэж байгаа шүү дээ. Нөгөө Кейтэд сайн хүү хондогтойгоо залгиж зориг орж аваад шийдэмгийг их чинь алхаж чад гараас нь хөтлөн дагуулan нэг сул өрөөлөө орноо. Тэгээд оронгуудаа хаалгаад хөгжин шуналтай гих чинь урал дээр нь оозсон. Жүүлс хит их согцсноос болоод пүүл рүү Рүүг хувцастан татаад оруулж. Тэгээд усан дотор урал дээр нь үнсэн. What happening? За тэгэхээр юу болсон бэ гэвэл урд шөнө нэт ирснээ түүний нүд зургаар нь сүрдүүлж байгаадаа цагдаа нарт худрал мэдүүлэг өгөх хэрэгтэй гэж тулган шаардсан байна. Нэг юм сэдээд байсан юм аа. Барын дээр Маккей ирсэн Кэсиг хажуудаг. Түүнийг Лекси олж авна. Яг түүний байга өрөөлөө нь орох гэж байсан чинь Лекси гарч ирэн их чихээ гэрлүүгөө явсан гэдээ аварнаа. Харин Кэси нөгөө залууга хаяад гарах гэтэл чамаг яагаад залуус эргүүлээд байдаг гэж зүгээр л чамтай унтах гэж тэнэг минь гэд хэлээ ачив. Кейттэй үнсэлж байсан залуу маань өмдөндөө нойтон зүйдэ хийчихжээ. Жүүлсийн сонин үйлдэлүүд Рүүд өөрөөс нь болоод ингэж байна гэж бодогдуулахад хүрсэн байна. Маккей хараад аавда коллежидээ сайн биш байгаагаа өөрийгөө про тоологч болох боломжгүй хэлэхэд аав нь басаад ойлгосонгүй. Нийт дахиад л золиосынд очсон байх ба нөгөөтг нь түүнээс үхтлээ. Энэ удаад түүнийг зодох гэж ирээгүйгээ хэлээд түүнийг медиэд гар хүрсэн гэж мэдүүлэг өг. Эсвэл би чамайг түүнийг хүчинтсэн гэж цагдаад хэлнэ гэхэд өөр аргагүй болсон залуу цагдаагийн газар очиж хэрэг хүлээхээр болно. Энэ залуугийн амдэр сүрсэн. Энэ нь ихэндээ цагдаа нарт их сэжигтэй санагддагч. Меди өөр энэ залууг намайг боосон гэдэг мэдүүлэг өгнө. Дээрээс нь нэмээд Жүүлс би энэ залууг медиг боожохыг харсан гэд худал мэдүүлэг өгч өгдөг. Барын дээр нийт медиа хоёр хамгийн сүүлд орж ирэх үед бүгд нийтийг баяртай хүлээж авна. Учир нь түүнийг бүгд буруугүй гэж бодож байгаа. Сургуулийнхаа хаан хатан хоёр нь юм уу да. Энэ өдөр Жүүлс сонио ааш гаргаад байсан ийм учиртай юм байна шүү дээ. Ингээд дараагийн ангаар уулзтлаа түр бай. Энэ анги дээр Кэсигийн баг насыг харуулж байгаагаар эхэлнэ. Түүний аав нь царайлаг залуу байсан ба олон эмэгтэйчүүдийг өөртөө татдаг нэгэн байв. Кэси том болох тусам түүн дандах ирчүүдийн хандлага өөр болж эхлэв. Энэ нь түүнд их таалагддаггүй байв. Ээж нь алкоголд хэд их дурлахаас нь тэдний гэр бүлд асуудал үүсгдэг байв. Ялангуяа аавд нь их таалагддаггүй байв. Тиймээс хэрүүл маргаан тасархаа болжээ. Үүнээс болж хоёр тишээгээ болно. Кэси ээж болон дүүгийн хамтаар амьдарч аав нь тэр гурыг орхин явсан байна.
Нэг өдөр Кэсигийн аав нь маш том осолд орж дахиж алхах үгүй нь мэдэгдэхгүй болжээ. Тэгээд сар гарan холбож юмээгүй байсан аав нь гинт нэг өрөө Кэсиг гаражаа олохыг гуйна. Царанаас нь харваас хар төмхөнд орсон байх нь нээлт. Ээжтэй битээ хэлээрэй гэж хэлснээ зарж болох өнтэй зүйлсийг нь аваад явна. Тэр өдрөөс хойш Кэси аавыгаа хараагүй юмсанжээ. Одоо ерөө шилжчихдээ Кэси маань жимсэн болсон байна. Харин Рүй өдөржин реалити шоу үзэж байх үеэр хэвлийн хаваар нь хүчтэй өвднө. Одоо хугацаанд эмийн нөлөөнд байснаас болж элэг бөөр нь өрөвсөн бололтой. Өвдөлтнөөсөө болоод халуурч дээр нэмээд биеийн их сулцсан байна. Жулс халууны паринаас хойш 7 хоног хичээлдээ явсангүй. Сэтгэлээр унан орноосоо ч босгоо болж. Үүнд нь санаа зовсон Рүй өөрийгөө мөрдөж болсон гэдгээр төсөөлж хэргийн занглааг болохоор шийднэ. Тэр энэ бүхэнд нийтийг ямар нэгэн байдлаар холбоо хамааралтай гэж сэжиглэж байдаг. Учир нь Жулсийн харьцаж байсан залуу Тайлер гэдэг байсан бол саяхан байдгийн хэрэгт баригдсан залуу бас Тайлер гэдэг байсан. Мөн тэр хэрэгт нь Жулс гэрчээр оролцсон гээд цаанаа нэг нууц шалтгаантай. Тэр бүхэн нийттэй холбоотой гэж бодож байдаг бөгөөд гол нь Жулс энэ талаар юу ч ярихгүй байгаа нь Рүүгийн хардлагыг улам нэмнэ. Кэси карнавал дээр өөр залуутай өнсөлдсөн тухайга макет хэлэх талаар найзуудтай хэлгээд тэд бүгд эсрэг үүснэ. Энэ нь хуурсантай ямар ч ялгаагүй учраас юу ч хэлэхгүй байх талаар Мэди түнд зөвлөнө. Энэ үед Рүүгийн бөөр нь шээсээ хитих твцнээс болж маш өвчтэй өвдөнө. Ингэж яхаар эмчил үзүүлж ичтэй. Арай гэж босон юм идэхээр галтгоондоо орно. Тэгээд юма бэлдэж байтал ээжийнхэн найз залуу түүний хувийн амьдралд хит орон дургууг нь хүргэв. Рүй Фэзинд очин Нэтиг Жулс ямар нэгэн муузал хийж байгааг хэлээд чамд буу байгаа үстэй. Түүнийг жоохон айлгаад өгөөч хэмээн гуйна. Яг ингэж ярьж байгаа үед нь Фэзи утас дуурч гадаа нийлүүлэгч нэрсэн байгааг хэлв. Фэзиг гарсаагаар эмиг хин юмнууд хай унтаач илэрнэ. Энэ удаад мас майр их юм авчирсан байв. Фэзи нэрээ их өнө гэхэд тэр би чанс гуйгаагүй чи зүгээр зар заяа гин. Энэ хооронд Рүй тэдний хаас гарч амжив. Энэ Жулс сэтгэл санаагаа дэрдүүлэхээр найзтайгаа уулзахаар хуучин хот руугаа явна. Найзтайгаа уулзсан тэрвэрлдэж замдаа Рүүгийн талаар яриад амжив. Дэдэнд очиод өрөөний хамтрагчтай танилцав. Нөгөөх нь бас харц шидэстэй. Кэси макет жирмээ болсноо хэлэхэд одоо намайг аав ээж дээр нэмэр коуч алын штэ. За жиж гэд яста тэрэгтнэ. Энэ үед Нэйт Фэзээс юм авахаар дэлгүүр дээр нэрх үед Фэз "Өшөө чамайг Рүй болон түүний найзыг 50 орохыг хүсэж байна" гэхэд Нэйт "Үгүй бол чи яг яаж чадах юм" гэд инээнэ. Тэр үед нь Фэз "Чамаа ална" гэд шийдэмгийлэх болно. Рүүгийн бие нь өвдсөөр л уламд ортоод байдагнаас. Жулс шинэ олон хуучин найзуудтайгаа хамт гадаан тавирснаа Night Club орноо. Бүжиглэж явахдаа шинэ найзтайгаа их л дотн байгаа болтой харагдана. Рүүгийн мэдэрч байгаа өвдөлт нь Жулсийн жаргалын эсрэг байгаа мэт. Жулс хай байгаас болоод тэнд Нэт ирсэн байна гэж хээ юм харна. Тэгээд түүнтэй нүүр тулаан яах гэж ирснийг нь асуухад "Чи л намайг энд иргэж дуудсан шүү дээ" гэж хариулна. Яг үнэндээ масуурснасаа болоод саяхан танилцсан найзыгаа Нэт байна гэж бодон андуурсан байв. Яг энэ үед нь бодит Нэт цагдаа руу залгаж Фэзийг гүрж идэг. Фэзээс айсандаа цагдаад гүрж байгаа юм л да. Ирүүл болсон Жулс хоосон энергийн дунд ганцаар л мэдрэх болно. Фэзинд Гастанаар ирсэн хаалгыг нь болбож байв. Ааш тэр хоёр хамаг хурдаараа л байдаг бүх юм найл руу аль болох хурдан урсах гэж оролдож байлаа. Баригдвал жинхэнэ жиж шүү дээ. Жулс Рүйлүү би ч маш их санаж байна гэж өччөө. Энэ ангиманы нүрээд дуслаа. Дараагийн ангаар дахин уулзлаа. Түр бай. Энэ ангиман Рүй бүрнийхөө өрөвслөөс л одоо эмнэлэг твцэн байгаагаар эхэлнэ. Совилогчтой уух юмээ өөрөө захиалж байгаас эмний мэдлэг нь нэлээд төвсөрсөн байгаа нь харагдав. Эмнэлэгт өнгөрүүлсэн өдрүүдээс Жулс эргэлтээр ирсэн өдөр л хамгийн сайхан үе байв. Төгсөлтийн үдшилэг нь хаянд иржээ. Жулсын сонгож өгсөн хувцас нь Рүйд их дохгүй байгаа нь харваа сандшгүй. Нүрийг будаж өгөх зураа Нэйтийн талаар түүнийг болдог бол шатаагаад дээр нэмээд буудчихмаар л нэгэд хоорондоо ярилцсан. Америк дахлах сургууль төгсөх үед орой үдшилтэд явахаас өмнө гэртэн зургийг дарж өгдөг нэг тийм уламжлалтай. Түүний адилаар Рүүгийн ээж тэр хоёрын зургийг дарж өгнө. Харин Кэсигийн ээж түүний сэтгэл санаа дэмжин зогсоно.
Лекси маань их эмгтээлэг уцалжээ. Фейз нэг юм төлөвлөсөн бол тэ гарахаар хувцас өмсөж байна. Энийг нь бяцхан харан зогсон. Энэ үеэр Нейт хувцлан гарч ирэх боловч энэ удаа өөр өхөнтэй явах гэж байгаа л та. Харин Мэдиг найзууд нь гэрээс нэрж авнаа. Гэси өмнөх өдөр нь ээжтэйгээ бас дүүтэйгээ хамт эмнэлэгт ирэн өр өндлөлт хийлгэжээ. Тийм болохоор л сэтгэл санааны хувьд үнэхээр л хүнд үеийг даван туулж яваа юм байна. Үдшилтээр октод хамтлагаараа зөвлөн нэгнийгээ гоё болсон гайхан магтана. Энэ үед Фейз нөгөө Маус гих залууг дагж байлаа. Арай алах гэж байгаа юм шийд. Охид ойр зургийн яриа өрнүүлэх зур Жюси уцанд өмнөх анги дээрх шинхэн найзалсан чат ирнэ. Ахлах сургуулийн 0-д өстой болохгүй юм байхгүй газар. Жюс 1-0 руу орон түүн рүү зураг явуулж байх нь тэр. Энэ удаа хаширдгүй байх та. Нейтийг нэг охинд агуулсан ирсэн байхыг харсан Мэди энэ удаа ямар новшин вэ гэсэн янзтай харнаа. Нейт шнүдэн дээр нь албаар хардуулга үйлдэл их хийнэ. Энэ хоёр бас яага муудалцсан бэ гэвэл барилдах гэтэл Нейтийн болжмор нь сэрийгүй юм байна. Үүнээс олж муудалцсан Мэди эндээс явахдаа номны зөвсраас нэгэн CD-г олж авна. Мэди Нейтийг ер нь гомол гэж сэжиглээд байгаа юм. Харин 0-д байсан Нейт толинд өөрийгөө харснаа хангааш гажчихс та. Үүний дараа дүр шилжих үед Нейт сүүлийн тэмцээнд орж байх ба Мэдиж дуртай дөрвөө дэмжнэ. Нейт багийнхан лугаа дамжуулдаг боловч нөгөө хэд нь хамраараа газар шаагаад нэг л болж өгдөггүй. Тиймээс бөмбөгөө аван газараа газлан тоглолт хийж багтаа яалт авчирнаа. Гэтэ энэ 8 тоглолт нь аавд нь таалагдсангүй. Нейт мэдэж байгаа ч юм алга. Тэр хаваар ялалт байгуулсан баатрийн дүрт эг орноо. Буцан үдшилэг рүү ирэхэд Нейтийн өдөө хатгаланд хагалтай диссэн Мэди тэр хавьяас нэг залуу болон бүжиглж чадахгүй гэхэд нөгөөх нь гэд дүгжирж ядна. Тэр доор нь өөр залууг олж аван бүжгийн талбаараа хөтлөн алхана. Мэди ч яхав хамаагүй өсөлттэй болохоор энэ бааталд ялхан тодорхой. Хажуугаар нь Рүй Жюстэй бүжиглж байхдаа бас Нейт рүү хуруугаараа занхастай. Энэ ялагдaltaй нүүрдүүлж чадхааргүй болсон Нейт бүжгийн талбайг орхин одно. Дүрс Кейт рүү шилжих үед нөгөө хүү дээр очин бүх болсон явдлыг үнээр нь хэлэн уушлахгүй хад хүү түүнийг ойлгож байгаагаа хэлнэ. Ингээд баярсандаа нөлөөс унгаах үед хүү түүний урал дээр үнсэв. Гадаа зогсох Нейт дээр рүү очин аавынх нь хэргийн талаар мэдэж байгаа хэлэхэд Нейт маш тайвнаар Жюс чанд бүх нууцаа хэлээгүй юм байна тийм үү гэж хэлнэ. Дахин дүрс солигдох үед Фейз нэг айлын хашааг даван орж байлаа. Энэ хүн бол Маусын орлуулагч хийдэг эмч хүн байв. Фейз чимээгүй хүн төхөж очиод ард агзанд нь буугаанд толгож байгаад түүнийг бүх мөнгөө гаргаж ирэхийг шаардна. Залуу ширээнд орох сейфээ онгоолгоно. Тэнд нь маш их мөнгө бас драгнууд байна. Мөнгөө гарах үедээ бас бууга авах гэж байгаа Фейзэд баригдан задуулнаа. Гонеглон суух Рүй дээр жүүлсэрэн яасныг нь асуухад Рүй энэ газрыг үзэн ядаж байна. Чамтай хамт бүхнийг орхон хаашаач хамаагүй юмар байна гэж илэн орол дээр нь үнсэн. Нейт буцан орж Мэдиг бүжгэнд өрж энэ хоёр буцан 1269 дэх эвлэрлээ нэ. Өстө токсхорол гарч ирлээ дээ энэ хоёр маань. Фейз гэртээ ирэх үед Маус ирсэн байх ба тэдний цагдаа нар ирсэн гэж мэдэж байгаагаа хэлнэ. Фейз цагдаа нарыг араснаа хэлээд мөнгөө гараа шидчихэд одоо асуудалгүй өстэй өгшөө гэв. Цусулсан мөнгийг харсан Маус энэ мөнгө буруу гарын мөнгө болохыг мэдэж байв. Энэ үед Жюс гэртээ ирснээ явах гээд хамаг хувцаа баглан бэлдэж байв. Тэгснээ галт тэрэгний билет авснаа бүр жигнэсээ явах гээд байдаг шүү. Харин Рүй явхаасаа айж байлаа. Эцсийн мөчөд Рүй явж чадахгүйгаа хэлэхэд Жюс тэрнийг ятгана. Гэвч Рүй ганцаар үлдэн түүнийг явуулна. Уул нь өөрийнх нь санаа. Харих замдаа нос нөлөөсөндөө хотголдон алхана. Анхныхаараа явуулсан Рүй буцан хар тамхи сорж эхэлнэ. Нөгөө сэдийн Нейтийн аавах байсныг мэдсэн Мэди шоконд орж байгаагаар эхний бүлэг маань дууслаа.